За дэлгэцэнд байгууллагын админы байгууллагын дансчсан хандсан уудсыг харагдалт харуулж байна. За энэ хэсэгт байгууллагын харилцах дансны мэдээллүүд байрлах болно. Ажиллах зарчмын хувьд байгууллагын админ дансаа бүртгээд хүсэлтэд нэгдсэн админ руу явуулдаг байгаа. Нэгдсэн админ ирсэн хүсэлтийг шалгаж үзээд тухайн байгууллагын данс нь үнэн зөв байх юм бол баталгаажсан гэсэн төлөв шилжүүлдэг байгаа. За жагсаалтын хувьд банкны нэр дансны дугаар админаас баталгаажсан эсэх хүсэлтийн төлөв гэсэн талбаруудыг харуулж байна. За одоо хэдүүлээ данс нэмэх тухай хүсэлт явуулах гэсэн товчийг дараад шинээр хүсэлт явуулж үзье. За дансны нэр хэсэгт за жишээ болгоод гүйлгээний данс гэсэн утгыг оруулъя. Дансны дугаар дээр дансныхаа дугаарыг оруулаад банкны нэр хэсэгт өөрийн харилцдаг банка сонгох ёстой байгаа. Хэрвээ энд таны харилцдаг банкны мэдээлэл байхгүй байх юм бол нэгдсэн админ хандаад өөрийн банка нэмүүлэх хэрэгтэй гэсэн үг. За жишээ болгоод төрийн сан банкыг сонгоё. За буцах товчийг дарахад энэ хүсэлтийг явуулах үйлдэлийг хийлгүүгээр төрүүчийн жагсаалт руу шилждэг бол хадгалах товчийг дарахад хүсэлт маань нэгдсэн админ руу явна гэсэн үг. За хадгалах товчийг дарлаа. За амжилттай хадгалагдлаа гэсэн мессеж харагдана. За тэгээд төрүүчийн бүртгэсэн хүсэлт маань энд харагдаж байна. Нэгдсэн админ баталгаажуулж амжаагүй учраас баталгаажаагүй гэсэн төлөвтэй харагдаж байна. За мөн жагсаалтаас ямар үйлдэл хийх боломжтой вэ гэвэл засах болон устгах юм боломжтой байгаа. За төрүүчийн энэ дансныхаа мэдээллийг хэдүүлээ устгаж үзье. За устгахтаа ихтгэлтэй байна уу гэсэн баталгаажуулалтын цонх харагдах болно. Тийм гэсэн товчийг дарахад данс маань устгатлаа гэсэн мессежийг харуулах болно. За нэгэн админаас баталгаажсан дансыг засах тохиолдол гарах юм бол энэ товчийг ашиглана. Засах товчийг дарахад хүсэлт явуулах хэсэгдэр тухайн дансны мэдээлэл бүглэгдэж харагдах байгаа. За энд дансны дугаарыг солиод хадгалах товчийг дарахад энэ дансыг маань шинээр хүсэлт явж ийн гэж үзээд баталгаажаагүй төлөвт оруулаад нэгдсэн админд очих байгаа. Нэгдсэн админ өөрчлөгдсөн дансны дугаарыг маань мөн адил хянж үзээд баталгаажуулах юм бол эргээд баталгаажсан төлөвтэй болно. За баталгаажсан дансыг шилэн дансны мэдээллийн тодорхой дансны дугаар оруулах ёстой хавсралтууд дээр сонгож хэрэгэлдэг байгаа.